Юу эцэн залуусаа шимжлэхтэй татам орил. Бидний удаагийн бичлэгээрээ та бүхэндээ тун сайхан гарсан хадам ээж киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Та бүхэн киногоо дуустал нь үзэж бидэнтэй хамт угаарай. Гэрээс нэг явгаараа мөддөө эргэж ирдэггүй тээврийн жолооч удаж байрсныг гэртээ ирнэ. Түүнийг Гамбаа гэдэг. Мэдээж аавыгаа хүлээн суух эхнэр хоёр охин нь аавыгаа хараад бөөн баяр. Эмбүсгүй бол Гамбаагийн эхнэр Хорлоо. Мөн тэдний том болон бага охид. За сайн сууж ирсэн минь хүүхдүүд. Ээж хүүгэнд орсон уу? Сайн орж ирсэн аваа. Та гурав минь сайн сууж яваа. Сайн. Чим сайн авч ирсэн үү? Сайн авч ирлээ. Тэгсэн Хорлоог гайхаж ядаж байтал кабин дотроос хүүхдийн чимээ сонсогдох шиг болов. За тэгээд л хүүг харангуйтаа юун хүүгэд вэ гэдэл мэл гайхацгаана. Энэ юу хөхт вэ? Аваа. Энэ манай дүү юм уу? Үнэн дээр Гамбаа алс замд яваад ирэхдээ цааны газраас энэ хүүг олсон байв. Гэхдээ нэг ийм учиртай юм болоо та. Тэгээд эхнэрийг юун хүүгэд болохыг асуухад хүүг цааны газраас олсон хэмээн бүхүнэнгээ хэлдэг. Гэсэн ч орой болтол Хорлоогийн нойр хүрэлгүй бодолд автан суuna. Унтахгүй ягаа. Чамтай адилхан эсхийг л харж байна. Чи аймгийн төвөөс гарахдаа цайны газрын үүднээс олсон гэж хэд хэлэх юм бэ? Үнэн дээр Хорлоо хүүг цайны газраас олсон гэдэгт нь итгэж ядсаар л байсан юм. Ямар тач хүүгийн орон зай энгэрт дутагдж байсан том орон зайг дүүргэх шиг болов. Ууланч. Хүрэл шиг бочин бор. Хөөхөн хүй. Тэгвэл маргааш очиод бүртгүүлэхдээ хүрлээлгээд нэрлэлчээ. Энэ үед Гамбаа завшааныг алдалгүй хүүг хүрлээ хэмээн нэрлэдэг. Хамгийн гол нь Хорлоо хүүг гэртээ байлгаар хүлээн зөвшөөрсөн явдал байв. За гэтэл энэ цагаас хойш нутаг усныхан хүүгийн талаар ховж ярьцгаана. Тэр чин хоёрын дүү биш аа юу? Би чамайг ээжтэй хэлэндээ. Хэлжил ахгүй хилээ тэлэн дээрээ 50 мөнгө наагаарай. Танаа ээж чинь ч гэсэн өөрийнхөө хүүхэд биш гэдгийг мэдэн штэ. Явъя ихчээ, хүрлээ манай дүү мөн мэдстэй. Хичэн ч гэсэн өөрөө мэдчихсэн бол чамд яагаад гэдгийг хэлээл өчөх байл. Үнэн дээр Хорлооч бас амхандаа л чимээгүй өнгөрөх гэсэн ч санснаар болсонгүй. Гамбаа. Би намтан хүний хил амнаас өмнөдөө залхаж үзэл. Гэхдээ юу гэж хэлвэл үнэн гэж итгэх юм бэ та? Мэдгүй юм да. Нүглийг нуух тусам нүдэрээ гарна гэдэг шүү. За тэгээд тус өдөр Гамбаа үнэхээр л хүүг цайны газраас олсон хэмээн бүхүнэнгээ хэлж мөн ягаад заавал хүүг өөртөө авах гээд байгаагаа ч хэлдэг. Орлоо минь. Хүн гэдэг энэ хорвоод үр удмаа. Овг нэрээ үлдэх гэж ирдэг. Чи минь надтай хоёр сайхан охин төрүүлж өгсөн. Би чамдаа бас энэ амьдралд үргэлж талархаж явдаг. Гэхдээ би чинь нэр хүү. Үрхийн тэргүүн хүү. Хоёр охин минь нэг л мэтгэд өсч том болоод бас нэг айлын үрхийг татах гэдэл яваад өгцөн. Гэтэл чи бид хоёрт хэн үлдэх вэ? Хоёр биенээс минь дахиж нойтон сормостой үр мэдлэх боломжгүй гэдгийг одоо чи хүлээн зөвшөөрөх ёстой. Замд минь таарсан тэр алгын чинийхэн амьтныг амьдралаас надад заяасан мөрмөн гэж бодоод аваад ирсэн цор ганц үр юм шүү. Тийм болохоор гал голомтоо залгах хүүтэй болох. Орвогийн түмэн саадыг уужуу ухаанаар үлдсэн төвчөн байж давдаг юм гэлээ. Тийм болохоор гал голомтыг залгах хүүтэй болох гэсэн хүслийг үүсгэр. Үнэн дээр Гамбаа гал голонд залгах хүүтэй болохыг туйлын ихээр хүсдэг байв. Тэгээд ингээд ч болов хүүтэй болжээ. Тийхүү Хорлооч мөн хэрэг нэгэнтээ ийм болсноос хойш мөн нөхөрдөөч хайртай юм болохоор бяцхан хүүг хүлээн зөвшөөрдөг. Гэвч нэгэн аимшигт өдөр Гамбаа машины осолд орон энэлэгт хүргэгдсэн ч өвчнөө даалгүй өөд болдог.
Эмүчөөс эхлэн хорлоо нөхрийнхөө хүсэлтийг хүндэлж хүүг өөрийн хүүшгээ хайрлах болжээ. Нэг мэтгэд энэ явдлаас хойш 40 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд хорлоо маань өтөл буурал болов. Гэвч тэрээр нас сахихын цагт хараагаа алджээ. Хорлоогийн 2 охин хэдийн гадны орныг зорж тус тусын амьдралаа хөөхөд ганц хүү хүрлээл ээжигээ асарч үлдэв. Нэг талаас өөрийг нь төрсөн үршгээ хайрлаж өсгсөн эхийнхээ ачийг хариулна. Эдүгээ хүрлээ хэдийн эхнэр авч өнөр өтгөн болжээ. Түүний эхнэрийг Цэрма гэдэг. Хүрлээгийн том охиныг Номин, дунд хүүг нь Баяраа, баг хүүг нь Эрдэнэ гэдэг. Тус өдөр мань хоёр удаа олзаагүй найзуудтайгаа уулзахаар болоход үлдэж байгаа хүүхдүүдтэй санаа нь зовцгооно. Үнэн дээр хүрлээ ээж антай болохоор хөгшин ээжэдээ санаа нь зовно. Миний охин имээгээ сайн хараа шүү. Ээж охин дүнраа сайн хараарай. Ойлголоо. Улмаар эмээгээсээ асрахыг загтал Цэрма энэ үгэнд нь дургуутсан. Учир нь тэрээр өдийг хүртэлх бүх цагаа хадам ээжтэй зориулсандаа хорсож явдаг. Мэдээж хүрлээ эхнэрийгээ ойлгодогч ганц ээжидээ ам билээ. Харин Номин ухаалаг тул ээжигээ имээдэн дургуг маш сайн мэднэ. Имээ та буруу тийшээ өргөд байна. Аав ээж өөр нөөд чи явцсан штэ. Мөн охин хүүхэд аав амьтаа гэдэг шиг аавынхаа үгэнд маш сайн ордог. Дахиад эмээгээр тоглох юм бол би чамайг аавд хэлчих шүү. Хүрлээ мотоциклаа засрын газраас авахар болоход Цэрма түрүүлэн найзынх руугаа явна. Оо. Зяг. Болчоо. Мотоцикл харин засагдсан гинэ. Тэгвэл араас үрээ. Тэг. Цэрматай даралдах ах эгч хоёр бол найзынх нь аав ээж. Ой, сайн байна уу эгчээ? За сайн уу? Сайхан. Сайн байна уу болтохоо? Ямар сонир хүн орж ирсэн явж байгаа юм. Харин тийм ээ. За таныхан сайн уу? Бид сайн байгаа. Хүрлээ орж ирэх юм уу? Хүрлээ ирсэн. Оо за. Бид хоёр бат санааг нь дуулцгаая. Өө та хэд уулзах нь уу? Тийм. За хорлоо их сайн биз дээ. Ээж сайн байгаа. За. Цэрма охинтой нь хар багасаа л найзалсан болохоор тэдэнтэй нилээн ойр дотно. Тэгэд амралтын өдрөөр гэртээ ч үрдэг. Та хоёр маань нэг амралтын өдрөөр нэг манайхаар очооч. Сайхан сүү цагаан дээр нэг амарч яваад явахгүй юу? За тий. Цэрма найзандаа ирэхэд ширүүхэн зантаа марлаа өхөн хаалгаа нээдэг. Хинбэ? Цэрмаагч байна. Сайн амарлаа. Сайн. Ээж наа юу? Бага. За. Ээж нь орчих уу? Тэг. Түүний найзыг инхээ гэдэг. Инхээ. Хөөе миний найз. Хизээ ирсэн. Найз нь дөнгөж сая ирээд. Ямар сонио хүн бэ? Яа. За яах нь вэ? Зүгээрээ найз нэг жоохон л амжраад. Миний найз ийшээ сууж. Найз нь одоохон хуцаас солиод ирээ. За юу? Ойлголоо. Хэлэхгүй яасан. Энэ хооронд Цэрма найзынхаа сайхан амьдарч байгааг хараад шууд л атаархна. Мэдээж хинч бай хөдөө гундаж амьдрах биш, гоё ор тавшид амьдрахыг хүсэх бизээ. Анзааруул инхээ охиноо гэрээ ажлаас холдуулж буруу өсгсөн илт байв. Тийхүү өдий багаасаа гэртээ найз мандаа дагуулын эрхэнч хэвийн үзэгдэл. Миний найз удаан хүлээсэн үү? Зүгээр. Танаа марлаа ямар том болов вэ? Харин тий. Манай намынтай шинжчихсэн байлуу? Тийш тий. Намынгийн нөгөө ангинд байгаагүй юу? Сая яран нэг хүү орж ирээд марлаатаа цуг дэше явчих юм. Үерхдэг хүүн. Аав нь манай санаатай нэг дор ажилтсан байхгүй юу? Яна ихээч би жоохон авчлаа уучлаарай. Зүгээр. Сайн байна уу та? Сайн байна уу? Юу ах юм бэ? Өдрийн цагаар найз дээр нэрж туслах юм байхгүй юу? Миний найз юу уух уу? Цай уух уу? Кофе уух уу? Юу найз нь цай уу юу? Удуулаа. Оройн болоход хүрлээгийн сайн найз санаа гэртээ ирснээр удаан хугацааны дараах оройн зог байрцгаана. Найзын хоёрыг ирсэн гэхээр нь амьда наашаа яарчлаа. Хотоос яамны хэдийн юмнууд ирсэн чи салж болдог.
Тэгээ нөгөө идгээ буудалд нь оруулчаал наашаа тавьчихлаа. Хоёлаа нэг тавилч ядрах. Тий, гарыг. Санаагийн хувьд удирдах алдан тушаалтай болохоор нилээн баяжжээ. Сондос хөвшнөр унаага солиод нэг юм тэрэг авсан. Оо, сайхан томооц. Ястаа сайхан юм байна. Энд тэгээд хэд идэх вэ? Шалахгүй. Гэсэн ч хүрлээ одоо байгаа амьдралтай сэтгэл хангалуун учраас санаад үл атаархна. Харин Цэрмаад л энэ бүхэн маш хүн дээр буун. Тэрээр инхээгийн амьдралд маш ихээр атаархна. Найз нь чамд заримдаа битүүхэндээ атаархах юм уу? Таваараа санаа зовх юм бахтай. Танах ч сайхан амьдарч байна шүү. Найз нь мөн нөхрийнхөө буянд одоохондоо дутагдаж гачигдах зүйлгүй сайхан л байна. Үнэн дээр инхээгийн хувьд ажил хийхгүй, гэрийн ажлаас чухал бүх зүйлс нь сайхан мэт боловч охин нь л буруу замаар явна. Аав ээж нь ч үнийг нь маш сайн мэднэ. Тэр танаа охин уу? Хүрлээч үнийг нь шуудал анзаардаг. Мөн л. За, орох ойлаа. Санаагийн охин шөнөөрөөгөр гарч орж замраагүй байхад номоо хоолоо хийж эмээ дүүнраач маш сайн харж бараг л ээжин оронд ээж болно. Энүүгээрээ номон марлаа хоёрын хүмүүжил тэнгэр газар шиг ялгаатай харагдана. Хоолоо идтгий. Инхээгийн сайхан амьдрахыг харсан Цэрмаа арга ядахта сэтгэлээ нээж яагаад ээжтэй дургу болснооч ярьдаг. Хүрлээ ээжээсээ болоод дөрвтойхон хөдөлсөн ч юмгүй. Охинооч сургуулаас нь гаргасан гин. Манай амигч улмал том болж байна шүү. Өдөр ирэх бүртэл нэг юм шинээр нэмэгдчихсэн байх болж. Тэглээгээд гийгүүлээд исэн юм ерөөс алга. Хөдөл бол хөдөө шүү дээ. Чи минь яах гэж юм сэтгэл дундуур юм ярьж идэх юм те. Чамд минь сайхан хайн ижил том болж яваа хөөрхөн охин байна. Сайхан орон байр, унаа зэрэг бүгд л байна штэ. Ямар над шиг хөшин хүний зарцуулж яваа штэ. Хатам ээж чинь уламжлалт ордоод байна. Хүрлээ тэндээс огт хөдөлж өгөхгүй юм аа. Тийм. Ямар сайндал охиныгоо сургуулаас нь гаргаж хажуу таах байт. Хоолоо идтгий. Үнэхээр л номоо охин эмээгээ асрахын тулд сургуулаа өргсөн нь асуудал байв. Хичээ би жоох нэглэдэж шүү. Аягандаа байгаагаа л идчих. Хоолоо идэхгүй бол энэ баярах шиг муур сурдаг болно штэ. Муу сураас бугуулаас гарсан хин бэлээ дээ. Тэр чамд хамаагүй. Надаас ч болсон юм биш цаа. Чи мэдхгүй юм а бити чалччих. Гэхдээ номон гэр бүлийнхээ төлөө өөрийгөө зольж буй тийм л сайн охин. Оройн болоход номон өвөөгийнхөө талаар асууснаар эмээ нь өвөөгийнх нь талаар ярьж өгнө. Эмээ. Та дээр өвөгийн тухай ярьж өгнө гэж байгаа. Надад нэг ажил гараад болцсон доо. Юу нь ямар хүн байсан? Томоо хчин дүнкэр ногоон тэргээ барайл салхи татуулаад л давтагсан. За гэтэл энэ үеэр хідэн сумын залуус номоо дээр ирж яриа өднө. Манай нутгийн ганц мисэр юу байна да? Аав ээж хоёр эзгүүгэж дуулаад илэг өрөх гэж ирээ юу? Жаал хөзөр тоглох санаатай. Чи хамт явал та. Та энийг уучаад явъя. Баяра! Аавын бууг аваад ирдээ. Сумтай. Тэгсэн тэд мань номоог эзгүүгээр нь даландуулж хамт явахыг хүсэж цаашлаад эмээ дүүнрийг нь хүртэл доромжилж гарна. Улмаар золтоол толгоогоо зад буудуулчихсангүй. Яа хөөе. Эцэгээрээ. Хөөе магнаа. Наачин дээр даваагийн дугааг хаг буудсан гэсэн штэ. Наач нэлээ инхэг нөхөр шиг үйл явуулаа. Маргааш нь болоход Цэрмаа энэ амьдралдаа дургу байгаагаа нөхөртөө хэлдэг. Энэ гэрийн ажлын хажуугаар ээж ихтэй насрах бас их төвөгтэй юм аа. Хизээ нэг хот орон бараадаж амьтан хүнтэй уулзаж учраад 2-3 үг сольж амар тавиа амьдрах юм бол тоо. Ямар нь гар хөлн амар. Орж гарахтаа хэлбэр сайхан амьдраад манайхал гэж нэг хэдэн малын хөл дагаж явсаар идэл. Харин хүрлээ Цэрмаагийн хогийг бэлтгэн хүн дээр хүлээж авсангүй. Аль болох байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүснэ. Хүн хүний тавилан заяа амдаа шүү дээ.
Өөрт заяагдсан бүхэндээ уяг сэтгэлээр хандуул. Өдлөхийн заяа тэр гэдэг үг байдیں۔ Хүрлээ инхүү хийлээд гарын явахдаа ээжигээ аргалт явсныг дуулаад бушуухан ээжийнхээ араас явдаг. Нөмө. Эмээ найзаа. Аргалт түүнийг явсан шүү дээ. Би баярыг харж игээ хэлсэн. Азар баяра эмээтэйгээ байсан тул муу зүйл тохиолдсонгүй. Гэхдээ л дүрсгүүхүү эмээгээ шоглосоор л явна. Зөвгүй дамшиг чи юу хийгээд байна? Баяра. Би ан руугаа явлаа. Ээж юм та. Ингэж өөрийгөө зовох хэрэг байна уу? Яах вэ хөө? Ээж нь та эдтэй жаахан ч гэсэн дэм бодох юмсан л гэж бодоол. Аташ намрын сэрүү орчлоо та. Энэ жил манайх хаан намарчхул. Хуучиндаа юу? Гүэ. Хуучин намарчаа энэ жил өвсөх муу байл. Тэгэхээр харин наан нь хадвтруул нутаг сэлгэдэм билүү гэж бодоод. Хөтөр хадт чинь манай энэ хөшөөтийн ингээс хэр хол байдаг үлээ? Тэр нэлээд зайтай. Тийм үү? Та яах гэсэн? Гуай яах вэ? Ээж нь аавынх нь газрыг нэг эргэж хэмсэн гэж бодоол. Хорлоогүй. Энэ жил өөр тийшээ намарчгаа дуулангуудаа нилээн сандардаг. Учир нь тэрээр нөхрийнхөө газраас холдохоо сайн. Үнэндээ эндээс нээх их холгүй. Хөшөөтэй ингэр гих газар Хүрлээгийн аавыг нутаглуулсан байв. Тэгээд нүүхээс өмнө нэг удаач болов газрыг нь эргэж тойрохыг хүснэ. Харин Хүрлээ ээжийнхээ сэтгэлийг тэгтлэн сайн ойлгодгүй. Тэгсгээд л өнгөрөөдөг. Тэр яах вэ? Болох байлгүй дээ. Гиснээс Хүрлээ тэр өдөр ээждээ толгойн альчуур авчээ. Маяч. Энд авсан. Юу юм бэ миний хүү? Орж гарахтаа зүгж ийгээд аймаг орохтоо танд альчуур авсан. Хөөд шит. Яа. Тэгсэн оройн үүнийг мэдсэн эхнэр нь өөрт нь юм асангүй хэмээн үг хайна. Их нэртэй болохоор сумын төвөөс нэг муу хямдхан тас авч өгчөөд ээжтэй ол аймгийн төвөөс үнэтэй толгойн алчуур авч өгдөг юм бэл. Эмбүгдээс харахад бэрийн хадмаагийн сэтгэл бүрмөсөн алга болсон нь илт байв. Дээр нэмээд Цэрмаагийн энэ сэтгэл хүүхдүүдтэй хүртэл муугаар нөлөөлж эхэлдэг. Тухайлбал эртнийхүү цагаан чулууны талаар мэдэнгүүтээ муугаар ашиглахаар шийддэг. Ана! Энэ цагаан чулуу байна. Наата хай. Ойл чулуу аастай. Цагаан чулуу олвол ээж нь үхт юм аа. Тэгвэл энэ чулууг аавар хайчихъя л да. Тий аав болоод дараа эмээ өхөн. Чи эмээ хурж яах гээд байгаа юм? Ээж л өөрөө энэ хөгшнөөс хойш нэг хүн шиг амьдрах байх та гэд байдаг үсттэй. Алината хай. Тийхүү чулууг хайлгүй кермалдаг. Өмнө нь Хүрлээ Цэрмаа хоёр санаагийн гэрийнхнийг гэртээ урьж байсан билээ. Тийхүү хэлсэн ёсоор санаагийн гэрийнхэн Хүрлээгэнд ирцгэн. За тэгээд охтууд эндээ октын шивнээ хийхэд бирүүдч бас аж амьдралаа ярьцгаана. Нэрэн энэ Хүрлээгийн хоёр ихч мөнх төгрөг явуулдаг үсттэй. Алдаг оногдөө. Тийм байхад энэ Хүрлээ гэж нэг юм. Хоёр ихчтэй ерөөсөө хэр алдахгүй байх шүү дээ. Тэгсэн мань хоёрыг инхүү ярьж байхыг нь хорлоо эмээ сонсчихдог. Мэдгүй. Тэд нар арга тэндээ шинх юм байгаа биз? Ялангуяа түнд Цэрмаагийн энэ үг хамгийн хүнд тусдаг. Хатан бихийнхээ нэргүү зарцыг хийсээр байтал. Хэр утах юм баг бүү мэд. Төрсөн ихийгээ надад үлдээгээд хизээч эргэж ирэхгүйгээр л явсан улстай. Аав, таныг эмээ ороод ир гинэ. Гиснээс мөн тус орой эрднэхүү ааваараа цагаан чулууг олуулахын тулд арга зохион.
Мэдээж аав эмээ хоёр нь жаахан хүүг ийм хэрсүү юм хийн гэж яаж санах билээ дээ. Ээж намайг дуудуулаа юу? Гүй. Энэ эрдэнэ эмээ таныг дуудаж ийн гэхээр нь яваад ороод ирлээ. Миний мө бандгар хөө эмээгээ ганцаараа байгаа гэж санаа зовчлээ хөрхи. Ээж их нь гар хүйтэн байна уу? Үгүй ээж. Дулаахнаар байна. За. Ээж нь ажилт юм уу та? За. За ээж. Сайхан амтраарай. Тийхүү эцтэй хүрлээ гэрээс гарын явахдаа хараалтай гэгдэх цагаан чулууг олдог. Хэдийгээр хүрлээ чулууг тоосон ч үгүй хайсан боловч ягаад ч юм муу зүйл ирж яваа гэлтэй. Бид та бүхэндээ дэлгэснээ гараад удаагүй байгаа хадам ээж бүтээлийг хүргэлээ. Гиснээс та бүхэндээ нэгэн гоё мэдээг дуулгая. Солонгос улсын Бусаа хотно Монгол кино өдрлөг арга хэмжээ 4 сарын 16-наас 4 сарын 19-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна лээ шүү. Энэхүү өдрлөгөөр олон нийтэд хүргэх кино бүтээлийн сонгон шалралтад нийтдээ 15 кино бүтээл ирүүлсэний дундаас кино урлагийн зөвлөлийн шийдвэрээр хадам ээж кино бүтээл шалгарчээ. Тэгэхээр энэхүү кино бүтээл хэрчнээ сайн бүтээл болсон ойлгомжтой бийцээ. Хадам ээж киноны баг хандууландоо халуун баярыг хүргэе. Бидний билсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд кино маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та бүхэн энэхүү киног үргэлжлүүлэн үзэхийг хүсэх юм бол Luke TV, Univision, DDR-ийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай.